Мөн гэж нэг аимшигыг бид яс махантай хүртэл ухаарлаа. Үнэхээр муухай хог юм. Амьд хүнийг авсанд хийж гаргаад ахин төрсөн гэж итгүүлдэг гин. Ахин төрсөн тэр хүн нь эрдэт биеийг нь төрүүлж өсгсөн эцэгхээ ордос мартаж мөн гих өвгнийг жинхэнэ эцгээ амиа итгэдэг гинэ. Энэ бие нь эрхэлж өссөн гол ус нутаг нугаасаа урууж өөр газар төрсөн болон хувирдаг гин. За тэгээд насан туршдаа манхурт болгоо адил жинхэнэ эцэг мөн аавынхаа зааваар амьдрах ёстой гинэ гэвчлэн түмэн муухай зүйлийг бид ойлгож авлаа. Яаж сэтгэхээрээ тийм айхтарам сэтгэж бодож олоод түүнийг дэлхийд түгээчдэг хог. Нийгэм тэр чигээрээ л донсоллоо. Одоо тэгээд гайгүй болох байгаа. Нэгэнт тэр муухай мууны мөн чанарыг ойлгоод муухай муунийг Монгол оруулж ирсэн Насанбаяр тэргүүтэй хүмүүсийг мэдээд авчихлаа. Телевизээр цацхыг нь хааж ирээд сандралтыг бодоход дээдсүүд үнэхээр айсан бололтой. Чухам яагаад дээдсүүд энэ нэвтрүүлгийг гаргахыг хориглоо гэдэг нь харин их сонирм. Угтаан бол бүх телевизүүдээр цацаж засгийн газар өөрөө мөнгө төлөөд ийм тийм аюултай осолтой гаж буруу урсгал орж ирсэн байх шүү тамина гэж ирээд л ард иргэдээ сэрэмжлүүлэн анхааруулмаар юм. Харин тэгсэн чинь эсэргээр бүр тагчиг. Нөгөө хүүхэн шуухан хүчинсэн хүн амтан алж тасныг телевизээр мэддэг сүйд майд болдог цагдаа жандарм ч бүр сурахгүй. Байчхад мууны булхайг илчлэх гэлээ гэж Дон Жэнкогийн эзэмшилд байх синийг телевизийн эфирийг хүртэл хааж чадав. Та нарт ямар нэгэн юм үнэрсэн байхаа гэж найдаа. За тэглээгээд нэмрүүлсэнгүй эрх баригчид харин ч нуухыг нь авах гээд нүдийг нь сухалчихгүй яв. Хааж боосон юм бүхэн хүний сонирхлыг өдөөж хохоог нь гоцуулдаг юм хойно. Харин ч өстой тэсвэлт болж нийгэм тэр чигээрээ дөргин чичирч хэллээ. Олон нийтийн сүлжээгээр явж буй таамагуудыг багцлаад анализ хийх гээд оролдоод нэг үзье. Юуны өмнө синийг телевизээр Зандаа үгийн инх болтын үгээр дуурч ардчсан намын тохиогоор хөдөлж байдаг үндэсний олон нийтийн телевиз биш. Монголын хамгийн том пүүлчлэгдсэн мафия болох MCS-тэй үзэж тарж үсэлж наалдаг Дон Жэнкогийн эзэмшлийн телевиз үлээ. Тэгэхээр Жэнко бүртэл цензурдэж яддаг асар том шалтгаан байж таархан. Дон Жэнко маань ингэхэд хэлсэн билээ. Лавд элбэгээ од жаргал баяр цагт мэдээс айж алгын чинээхэн болж атрах жижиг гар биш. Тэр тусмаа хэргийн эзэн хингэргийн дохиур Насанбаяр авгаагаас айх хүн бол бүр биш. Гэхдээ л эцсийн мөчөд Дон Жэнко нэвтрүүлэгт нэр дүрдэгдсэн томчуудын шахаасанд орж Монгол дахь мууны бузар булааг илчилсэн нэвтрүүлгийг зогсоолоо. Тэгэхээр энэ 8-аа явагдсан байх магадлал маш өндөр. Нийгмийн мафицсан хэсэгтээ үг хэлэлцэж чаддаг ноён Жэнко ч юуны учир тэрхүү нэвтрүүлгийг цензурдахыг зөвшөөрөв. Энд л хэргийн хамаг том гогцоо оршино. Цэнхэр үст цэрэн анх Мөнчин Насанбаяртай үзэлцэж эхлэхэд нэг хүн түүнийг өмөөрөн сөрөн зогссон. Тэр хүн бол Мөнчин Насанбаярт ажлын байр өгөх салбарын сайд гант хүн. Тэрээр Игэл телевизийн эфирээр Насанбаярт хэр алдаахгүй шашин шүтлэг итгэд үнэмшил бол хүний хуулиар хамгаалагдсан эрхлээ. Насанбаяр тэрэл хуулиараа юугаа шүтгэх нь түүний эрх. Тэгэхээр энд түүнийг буруутгах шалтгаан алгаа хэмээн тунчиг төвгүй өгүүл суусан юм. Харин өнөө буруутгах шалтгаангүй Насанбаяр телевиз сонингод бүхэл хэрэгслэр өөрийгөө би мөнчин бишээ. Би бол Бурхны шашинд үнэн төгс төгөлдөр Монгол хүмүүс лээ. Энэ бол зоригдоор явуулж буй зохион байгуулалтаа гүтгэлэг нэ мэдэгдэж бүх сүлдээ үйлч хүртэл дижгэлсэн. Эцсээ хүртэл үзэлдсэн. Гэвч тэр олон гэрчлэг баримт материалуудын өмнө хаашаач хөдөлгөх аргагүй болмогц эцсийн бэлэгт өөрийгөө мөнчин хүн гэдгийг хүлээн зөвшөөрөв. За тэгэхээр Баахан Насанбаяр бол мөнчин мөнөөр барахгүй Монголд ийм бүртлэн оруулж ирсэн гүйцэтгэх болон удирдах албан тушаалтуудын нэг том хүн болж таарав. Харин салбарын сайд нь түүнийг өмөрөн зогсож илээ. Нэвтрүүлгийг цензурдээ зогсоосон шалтгаануудын нэг хүчин зүйл бол энд байх магадлалтай. Юм бүхэнд оролцож өөрт нь оноо наалдах шалтгаан гаргал телевизийн камерын өмнө хүн загнаж өөрийгөө Монголын номер 1 хүн шүү гэдгээ цаг ямагт нотлох гэж оролдож суудаг ноён ерөнхийлөгч харин энэ удаа таг дуугүй амаа хамхан сууж байна. Яагаад бас болгочих вэ? АСЕМ-ийн үргэлжлэн зардлын тухай шуугаад эхлэмэгч өөрөө телевизийн эфирээр хичээл зааж АСЕМ бол Монгол түмний авралын од шүү хэмээн зурталчилж хэлсэн. Өөрт нь хамаагүй нийслэлийн ажил хүртэл худгалдаж юун буруу үрүүлтэй машин бэ батүүлээ. Бас юун ахин санал асуулга байх мэдээр дундуура шааж ороод зогсоож чаддаг хүн шүү дээ. Ер нь бол шалтгаан сэнхэл гарууд гол дүр тоглож суудаг кино академийн ахуй зүтгэлтэй хүн билээ л манай ерөнхийлөгч. Жэнкоч бас
100 жуулсэдээр айдын хаймар цус шинжилгээ хэмээн телевизийн эфирээр олонзуулж байсан. Харин одоо улс орон шашин шүтлгээрээ талдсан түүмэр шиг дүрлэлж байна. Энэ дэлхийн хамгийн эмзэг сэдэв бол шашин шүтлэг. Хүн төрөлхтний түүхэндх таймд шашны мөргөлдөөнөөс болж гардаг. Одоо ч гарсаар л байна. Харин Монгол улсын ерөнхийлөгч энэ цаг үед тагдуугүй суусан. Яагаад учирч янзсанг нь хэлж хүн амьтан загнахгүй байна вэ? Мөний шугантай хамтар MCS-ийн дуурай тухай элдээр үеийн баримтууд гинт сөхөгдөн гарч гэлээ. Үзүүр нь ерөнхийлөгч элбэгдөрч рүү чиглэсэн. Баримт нотлохыг харвал тухайн үед ерөнхий сайд байсан элбэгдэрч өөрийн биеэр бүх хууль дүрмийг зөрчсөн байж MCS 100 хараагийн спирт бал бурам компаниг хөвчлэн авч өгчээ. Хөвчлөгдөх үед спирт бал бурам компанийн дансандаа 800 сая төгрөгтэй байж. Долларын ханш тэр үед 40-60 орчим төгрөг байсан гэх. Тэгэхээр энд асар том лойр явуулжээ. Тэр төрийн өмчийн хорооны дарга болсон Зандаагийн энэ болтын нэрч энэ лойр тавьчуулагдсан зохиж явв. За энэгүй хэлбэгдэрч MCS-т хамааралтай болсон тодорхой боллоо. Угаасаа MCS-ийн төрдөг менежер болох энэ хүн 5 толгой тухай байр сууриа цензургүй ярианд орох үеэрээ мөнгө хөсгөлөнгийн өөдөөс харцуугаад улсын хурал 5 толгой асуудалд оролцож яах юм бэ? Огт хэрэггүй хэмээн 2-1 утгаар хэлсэн юм. Тэр ингэсэхнийг хийсэн гэрээгээ юм ямар шоу лойр байсныг монголоор ярьсан. За тэгэхээр элбэгдэрч MCS-т хувьцаа эзэмшдэг юм бол тэрээр асар их мөнгө эргэлдүүлдэг хүн бол таарна. Энэ тухай экс ерөнхийлөгч Намрын Янх хоёр тунч тодорхой хэлсэн. 5 толгой ухаан хогийг лойрд санал тавьсан хүмүүсийн дотор элбэгдэрчийн нэр зөхиж явдаг. Харин одоо түүний эргэлдүүлдэг мөнгө хаана байж таах вэ? Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бол сургахгүй. Баяр цогцог гинтгүүгээ мэднэ л тэр чинь. Харин мөн гэж энэ аимшигт угаагдаж явдаг юм биш байгаа даа бурхан минь. Мөн гэж юм дэлхийн инх тайвны төлөө оршин тогтноожгүй байгууллага гэдэг хэдий ч мөний гэр бүлийн бизнест зэвсгийн 8 хүртэл ордог юм. Юу гэж хэлчихдэг вэ? Үүнээс уламжлаад Баавга Насанбаяр гэж энэ хүн чухам Монголын мөнгө ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэсэн асуулт уран гарна. Арай мөнөөр дамжуулан томчуудын мөнгийг угаадаг юм биш байгаа. Өөрт нь хаа хамаагүй юмд шууган орж оролцоод ёор болдоггүй ноён ерөнхийлөгч Насанбаярын тухай таг дуугүй байгаад байдаг чухам ямар ч таа байна. Насанбаяраас өөр хүн бол өдөрт огцроо талиж өгмөр юм. Огцруулаад ч юм уу? Харин Баавга Насанбаяр бол ганхдагч вэ. Дээдсүү шалтгаан шалтгаанаар огцруулж чаад оронд нь өөрийнхөө хүнийг шахахтаа ёстой мэрэгжлийн шүү дээ. Насанбаяр, Баавга Насанбаяр. Шиний ард хэн байна? Мөн толбогдсон ерөнхийлөгч. За арай өвөө хэлбүдэ гэж бодмоор санагдах хэдий ч Дон Жакогийн байдал одоо түн базаахгүй байгаа. MCS-тэй зүрхлэн ноцолдсныхаа хариу хүртэж одоо тэрээр сэжигтэн болчихсон тууж яваа. Гарын үсгээ зурсан баримт нь олон нийтийн сүлжээгээр зазагцсан. Гэхдээ Дон Жако ийм хиймийг тооцоогүй байна гэвэл бодлаа. Ямар нүүрсний ганцгүй шүү дээ. MCS бол Монгол улсын бүх цаг үеийн ерөнхийлөгч ерөнхий сайдраас агуулад намын дарга нар хүртэл жагсан Монголын хамгийн том хуульчлагдсан мафи юм. Дэлхийд ч ийм том маф байхгүй гэж мэднэ. Ийм том хүчний өөдөөс сүр зогсохдоо гартаа ганц муу шалдан ноён бариад зогсгоо Дон Жако. Женко шүү дээ. Ноён 5 хамтаа байж ижил том тоглоомд оролцсон. Өгөөгөө өмчгөөсөн. Учир энд байна. 5 толгой төмөр зам тойрсон дайн өрнсөөр мөн доосрлуулсан эрх баригчид ба Баавга Насанбаяр дээр хүрээд стоп кран татах шиг боллоо. Ард нь харин юу вэ? Женкогийн гарт бүх хүзрийг тэд мэдээд 8 гэв. Дээр хэлсэнчлэн С1 бол уцтаа төлөвлөдөг үндэсний олон нийтийн телевиз ш ард нь Дон Женко. Мөн бол сануулга төдий. Тэгэхээр 8 явуулсан уу? Ерөнхийдөө зураглах гэж л оролдлоо. Дээрээс нь ерөнхийлөгч элбэгдэрчийн мөнөөс санхүүжсэн үе үеийн сонгуулийн мөнгө хариу болгож өгсөн халах голын газар гэх мэт юмнуудыг дурдсангүй удахгүй ил болох үз. 2017 онд элбэгдэрч намайг хэлмэгдүүлж байна гэд ганц удаас орилжуулж мэдхэл юм. За эцэгтэй тэр мөний аюул золбол Монголд газар автлаа ёстой хол үзээ. Бүр давраад байвал ганцхан төрийн бус байгууллага гарч ирээд нам дарна. Тэгээд ч манай монголчууд гэж ёстой хаанч байхгүй даяарчлагдсан шашинтай хүмүүс юм. Гандан орс сан тавиулчаад UB палас орж сарандаваа өчигээ лекцэн цууж төрүүлчээрээ даллах мөртлөө гэртээ харж бөө өрн бөөлүүлээд ажиллаа бүтээждэг тийм л ус. Ийм шашинтай газар дэлхийд хаач байхгүй гэж мөрийдсэн ч болно. Лам наран хүртэл арь гүйж тамиг шодоо зодонцгоо хийсэн нэг тийм л өрнөс шашинтай улстай манай монголчууд. Тэгэхээр мөнгөч юм жинхэнэ утгаараа Монголд нэг газар авахгүй болов.
Өөрт нь юм өгөөд виз дарж гадаад явуулаад л за тэгэлгүй яах гэгээд амираад байна. Юм комбайга дураар дургуулахгүй зарж үр загнад дээрлэх гэдэг ёстой яшил байна. За гэд хаалгыг савж яйчгаад шиг муухай үдсэхгүй хэстэ новшма энэ мөнгө гэдэг чинь гээд тэгээд удаж муулаад явж байж элбэг чадна. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Цензур дүүсэн цензургүй сурвалжлах харин их л том 8-ны бооцоо ээдсийн мөнгө угаалтын санаалга болсон байж мэдгэл юм. Бусдаар бол гайгүй байгаа.